улсад үйл ажиллагаа явуулдаг төрийн болон улсын өмчийн политехник коллежуудад мужаан, гагнуурчин, сантехникч зэрэг ангиудад эрэгтэй хүүхэд голлон суралцдаг. Эдгээр мэргэжил нь охид хүүхдэд эрсдэлтэй, чадахгүй, эмэгтэй хүүхэд офис мэргэжил сонгох нь зүйтэй гэх зэрэг чимээгүй эрх нийгмийн тогтсон хандлагыг өөрчилж хүсэл зорилгоор гагнуурчин мэргэжлэр суралцаж байгаа техник технологийн политехник коллежийн 2 дугаар дамжааны охидыг бид онцолж байна. Тэд мэргэжилд хүйс хамаагүй, харин ур чадвар чухал учраас мэргэжлээ сайн эзэмшихийг чухалчилж байгаагаа хуваалцлаа. Манай өвөө агаа хоёр гагнуур идэх байхгүй. Тэгээд өвөө агаа хоёрыг гагнуур хийж байгаа багаасаа харсан болохоор сонирхолтой санагдаад орж ирсэн. Манай гэрхэн чадна мундаг сайн байгаараа сайн байна. Илүү хичээгээрэй гэж дэмжлэг өгчсэн. Бат бөх чанартай зүйлж хүмүүсийг тав тухтай орчин байр савнд байлгахын тулд суралцж байгаа юм. Тэгээд энэ чигээр танилцчихсан. Тэгээс энэ нэг баахан бүтээлээ тагаад амар гоё удаад тэгээд сонирхож орж ирсэн. Харин тогооч, хэвлийн дизайн зэрэг мэргэжлэр охид их хвчлэн суралцаж байна. Тогооч мэргэжлэр суралцаж байгаа хүүгүүдийн төлөөлөл галс ирж ээж эгч нартайгаа зөвлөлдөн тогооч мэргэжлийг сонгожээ. Тэрээр багаасаа хоол хийх дуртай шинж ор туршдаг байснаа хуваалцлаа. Олон орны хоол хийх хүсэлт зорилготойгоор тус мэргэжлэр суралцаж байна. Өөрийн гараараа хийж өгсөн хоолоо хүн дамсуулахаар гоё юм болов? Ресторанд ажиллахыг хүсдэг шүү дээ. Одоо мэргэжлийн тогооч муугач ингээд иймэрхүү байдаг шүү дээ. Тийм болохыг хүсдэг шүү дээ. Тэгвэл техник технологийн политехник коллеж гендрийн тэгш мэдрэмжтэй сургалтын орчин бүрдүүлэх зорилгоор энэ мэтчлэн олон нөлөөллийн ажлыг зохион байгуулжээ. Энэ ялангуяа техникийн мэргэжлийн боловсролын салбарт эмэгтэйчүүдийн энэ манлайллууд маш их хэрэгтэй үүрэгтэй байна гэдэг үүднээс нэлээд нөлөөллийн юм ажлууд хийж эхэлсэн. Энэ нөлөөллийн ажил бол биднэрт өнөөдөр өгөөчөө өгөөд ер нь мэргэжлийн болон техникийн боловсролын салбарт эмэгтэйчүүдийн манлайлал үүрэг оролцоонууд маш их болж ирж байна. Аливаа мэргэжилд хүйс байхгүй хүн өөрөө ур чадварыг эзэмшснээр хөдөлмөрийн зах зээлд ямар ч мэргэжлэр бүтээмжтэй ажиллах боломжтойг өнөөдрийн сурвалжлагаараа залууст хэлхийг зорилоо.